За сайн байцгаана уу? Та нартай өнөөдрийн шөнийн 27 оны бэлэгт сайн өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр сарны бясалгал, сарны залбирлыг хамтдаа хийн. За сар гэж юу вэ? Сар бидэнтэй юу нь ямар хамааралтай вэ гэд нэг талаасаа баг танин мэдхүү олгоно. Нөгөө талаасаа бид нар сартайгаа илүү гүн гүнзгий мэдлэгтэй холбоосоо бүхэлнөө. За бясалгал хийн, залбирал хийн, сарны тухай мэдлэгээ өргөжүүлнэ. За сарыг бид нар зүгээр нэг одоо шөнийг л гэрэлтүүлдэг сар гэж одоо гэрэл гэж ер нь хүмүүс их өнгөцхөн баг боддоггүй шахуу ер нь л байдаг. За сүүлийн үед сарыг бас нэлийн тренд болж сарны шөнийн 15 тэргэл сарны дом одоо сарыг бас их арга билэг аль аль талаас нь их сайхнаар одоо тэмдэглэж байна гэх юм уу. За тэгвэл бидний одоо хүний биеийн 70% нь ус. За дэлхийн маань далай тэнгисээр бүрхэгдсэн байж идэг. За тэгвэл сар маань өөрөө мэс чанартай, хүйтэн чанартай дэлхийн одоо далай тэнгис түрлэг дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалж ингэж хадгалдаг. За энийг бол шинжлэх ухаанаар ч гэсэн баталчихсан. За энэ бол ердөө зөвхөн өнгөцхөн тал нь байгаа юм. За сар ба дэлхийн нар гурван маань хоорондоо их хүрэн холбоотой гэж хэлж болно. За би хамгаалахаас илүүтэй энэ угаасаа ер нь бол тийм байгаа. Ямар нэгэн зүйл за хүнээс үр төл ургахтай хүүсээр одоо хүүгээс хүйд дамжиж ихээсээ бол салж одоо бие дааж амьдардаг шиг хүн болдог шүү дээ. Түүнтэй адилхан наран их саран их гэж байдаг. За дэлхийгээс одоо үр болж гарсан одоо гариг маань бол сар өөрөө байждаг. Тэгэхээр дэлхийн нэг хэсэг бол сар ялтчгүй мөн хоорондоо ямар ч хамааралгүй зүйлүүд бол биш байгаамаа. За тэгвэл 70% хүний биеийн 70% нь аршаан махбод биш аршаан байж идэг. За ус бол мэдээллийг хадгалдаг. За бид нар Японы зөндөө одоо эрдэмтэд бол батлаад харуулад хилдгээ бол хэлсэн. За усанд сайхан үг хэлэх юм бол усны бүтэц таалцчаад мөсөн им цасан ширхгийн бүтэцтэй болгож гинөө гэд хараалын үг баар сав одоо юу гэдэг муу энергитэй газар байх юм бол усны бүтэц хэлбэр дүрсээ алдаад муу чанар агуулж гинэ, муудж гинэ гэд. За үүнтэй адилхан бид нар өөртөө одоо юу гэх юм саар бодлуудыг тээх юм бол бидний 70% болсон аршаа маань бас муудж идэг. За дэлхийн маань тэр чигтээ дэлхийн сар хоёр хоорондоо их бүрэн барилгатай гэж хэллээ тийм ээ. Дэлхийн маань тэр чигтээ юм хар муу, шунал, совдог сэтгэлээр дүүрээд эхлэх юм бол сар маань бас гэмтчихийдэг. За нар сар за дэлхийн гурван маань бол хоорондоо бас маш их тийм нарийн барилдлага юм холбоотой бол байж идэг. Бие биенээсээ эрчим энерги авч тэтгэгддэг. За сар үгүй болвол бид нар амьдрал ер нь л шууд зогсноо. За шууд тэр өдрөө зогсчихгүй ч гэсэн аажмаар мөхөлд бол орно. Угаасаа далайн төрлөг байха болно, өдөр шөнө байха болно, шууд гандна, гутна одоо юу гэдгийг хамаг одоо төгсгөл бол ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр сар бол бидэнтэй сарыг бол ер нь шүтэх ер нь бол бүр ёстой гэж хэлмээр байна. За 2-3 мянга за бүр түүнээс дээш жилийн хугацаанд за бүр 800 мянган жилийн одоо хүн төрлөختөн үүссэн хүний ухамсар үүссэн цагаас эхлээд бид нар галыг дээдэлж шүтэж эхэлсэн. За нар сар гал гурвыг монголчууд маань шүтэж дээдэлж одоо сүлдэндээ хүртэл оруулсан байждаг. За их Монгол улсын сүлд тугийг харах юм бол нар сар галын дүрслэлтэй байдаг. Хөхтээр цагаанаар дүрсэлсэн байдаг. Энэ нь одоо зүгээр нэг бэлэг тэмдэг төтий зүйл бол биш ээ. Маш агуу хүч
төвчийг бол агуулдаг. За сүүлийн үед эмэгтэйчүүд маань эмэгтэйд энэ нэг дараа яриа. Ус бол мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг гэдгийг бол хэлсэн. За монголчууд маань одоо хамгийн дэлхийн их булаг дээр бол амьдардаг. За сэлэнг, ерөө, туул, онон, за маш том одоо 9 мөрний айсаа газарт монголчууд маань ер нь бол нутгалдаг, амьдардаг. Тэдгээр амин оршихуй газруудыг хамгаалдаг. За энэ нь бид нар усны эхийг хайрлаж хамгаална гэдэг маань ус бол мэдээллийг хадгалдаг гэж хэллээ. Буруу мэдээллийн одоо их нь хэр алга хүү шир алга гэдэг чинь буруу мэдээллийг усны ихэд өгөх юм бол одоо тэр хамгийн төгсгөл болсон далай тэнгис одоо юу гэдгийг тэдгээр хамгийн сүүл дутагддаг тэр газруудад усны буруу мэдээлэлтэй аршаанаар тухайн одоо ер нь дэлхийн нийтрэл ундаалнаа л гэсэн үг. Тэгэхээр бид нар бол монголчууд бол ус сайтай газраас бэрээ сонгодог, ус сайтай газар руу нүүдэлдэг. Усыг бол хамгийн түрүүнд хэсэл хамгийн дээдэлдэг зүйл бүр ус гэж хэлдэггүй аршаан гэж бас хэлдэг. За тэгвэл бид нар яг л их дэлхийтэйгээ адилхан гомдож шаналхад бидний хотоод бас их өвддөг, сав эргэтэн маань өвддөг. Хин нэг үзэн ядаж хорсоход хөх маань өвддөг. За тэгээд эмэгтэйчүүд маань одоо ариунаас ариун, цагаанаас цагаан сүүн далай мэдсэтгэлтэй байх аваас эрүүл чэйрэг, саруул, ухаантай байх нэ. Одоо энийг би нэг хэлж байгаа зүйл юусоо биш. Энийг түүх харуулж байгаа. За тэгээд гомдож шаналхад энэ зүгээр одоо нэг удаагийн гомдолтыг хэлээгүй. Нэлээд удаан гомдоод далд ухамсар одоо хадгалагдаа. Далд ухамсарч явахад энэ бол тухайн гомдол, цөхрөл, мэдээллүүд хүний биед сав эрхтнүүдэд бас их хоримтлагдаж хадгалагддаг. За эмэгтэй хүн өөрөө алив зүйлийг одоо уучилж, өршөөж, инэрмүү сэтгэлтэй байх юм байгалийн өгдлийг өөрөөсөө гаргах шаардлага байж идэг. За хорсол, тээх, үзэн ядах, өшөө авах одоо ийм зэвүүцлийн энерги өөрөөсөө ялгаруулах бүрд таны хөх өндгөвч хоёр бол өвддөгөө. За ядаж өөрийгөө бодоод эдгээр сөрөг төлөвүүдээс гарах хэрэгтэй, тавьж явуулах хэрэгтэй. За шөнийн 27, өнөөдөр бол шөнийн 27, маргааш 28, 29 гэдэг. Ер нь бол бэлэг цайн өдөр эсвэл ямар өдөр гэдэг ч үлээ нэг тийм сөрөг өдрүүд ч гэдэг юм. Тийм зүйлүүд бол ер нь л байдаггүй. Тэр муу өдөр одоо муу байрлал, муу байх гэдэг зүйл нь хүн өөрөөсөө шалтгаалж ирдэг. Хэдий өөртөө хорсол тээжсэн хүн тэр хүний ажил үйлс тэр өдөр яаж угаасаа бүтэх вэ? Уур хилэнг бадарч яваа тэр хүн яаж тэр өдөр нь бэлэг цайн өдөр болох вэ? Өөрөө тэр кармик үеийн үрээ хүн өөрөө дуудаж идэг. Тэр ямар энерги цацруулж, ямар эрчмийг хурааж байгаагаас шалтгаалаад хорвоо ертөд зоршгүй яг тэр хилээр нь харилцаж, тэр хилээр нь ойлголцож одоо өгдөг гэх юм уу? За тэгээд шөнийн 27 бол өнөөдөр бол одоо эрдэм мэдлэг оюуны өдөр юм байна. За хатан ухаан, суу ухаан, за 35 эрдэм гэж байдаг. Хаан хүний 35 эрдэм гэдэг. За эргүүнийч бас гэж хэлдэг. Эргүүний 35 эрдэм гэдэг. За энэ маань 13 дугаар зуунд монголчуудын 95% нь гэгэрчгсэн хүмүүс байдаг. Тэгвэл энэ 35 эрдэмт төгсгийг одоо 35 эрдэмт сорилдсон хүн бол бидний мэдэх эзэн богд Чингис хаан байж байдаг. Одоо бидний мэдхэр шүү дээ. Маш олон
одоо ноёд хаад энэ 35 эрдэм суралцдаг. За энэ эрдмийн орон зай оршихуй маань шөнийн 27-нд эвгээлээ үзүүлж идэг гэж хэлж болохоор байгаа юм. За яг ерөн зүгээр ингээд төсөөлөд үзэх юм бол бид нар дэлхийн жижигхэн бичил хүн ер нь жижигхэн одоо сар дэлхий гэдэг маань эзэн оршихуй гэж бодчихъя. Тэгвэл дэлхий дээр байгаа хүн ямар хүсэлтэй, хүслийнхэн дээд орших нь юу вэ гэдгийг энэ дэлхий, энэ нар одоо энэ оршихуунууд маань биднийг дээрээс хараад ингээл угаасаа бүгдийг мэдчихэл байгаа. Тэгвэл хүний одоо дээд хүслүүд одоо юу байх вэ? За мэдээч хэрэг ядаж анхан шатны хэрэгцээ эрүүл байх. Эрүүл байх, эд баялагтай байх, амт нөхөдтэй байх, одоо ажил мэргэжилтэй байх, зон олондоо тустай байх. За тэгээ их дэлхий хөрс шороо маань дэлэг бүтэн гэж хэлэх нь жоохон сонирхол юм. Гэтэ хөрс шороогоо үржил шимтэй. За тэгээд мал сүрэг маань тарган тавтай. За гол ус маань тунгалаг, агаар маань цэлмэг. Бидний нүг амьдарч болох сайхан зүйлүүд маань нөлөөлдөг зүйлүүд маань сайн сайхан байх юм бол бидний одоо энэс одоо өөр одоо ер нь юу хүсэх вэ тийм ээ? За төрөл садан маань эрүүл их орон маань амар амгалан улс хоорондын харилцаа инх төвшин. За энэ зүйлээс одоо давсан хүсэл гэж одоо хүн төрлөختөнд ер нь юу байна? Өөр огторгүй гизлээ, өөр од дээр очие, өөр оддын эзэн бай. Ийм хүсэл хүн төрлөختний хүсэл биш шүү дээ. Тэгвэл сайхан амьдрал гэдэг хүсэл байгаа. Тэгвэл дэлхий ээж, саран ээж маань бидний хүн төрлөختний хүслийн дээд оршихуйг хүслийг нь ерөнхийдөө бүгд мэдчихэл байдаг л гэсэн үг. Угаасаа сар байхгүйгээр бидний хүсэл биелэх ямар ч боломжгүй. За тэгвэл сар маань хүн төрлөختний хүний хүслийн дээд оршихуй юм байна. Бид нар саранд манифест хийн гэдэг нь зүгээр оргүй зүйл биш болоо явчихж байгаа гэсэн. За тэгтээ манифест хийдүүлээ маш сайхан өргөн утгаар нь ойлгоно. Тэгэхгүй бол манифест хүнийг бас тийм зөв замаар одоо юу хийм бтэ туулах ёстой үеийн үрийг туулахгүйгээр авчаад буцаагаад тэр нь маш их хохиролтой газыг авчирч идэг. Манифест буруу гэсэнгүү зөв хийх ёстой хийхээр бол. За сар бол хүслийн дээд оршихуй юм байна. Саранд бид нар хүслийн өргөж явах ёстой юм байна. За мэдээж саранд хүслийн өргөж, хүслийн даатгахын тулд бид нар сартайгаа эхлээд танилцах, мэдлэх, холбогдох хэрэгтэй. За сартайгаа бид нар холбогдохын тулд эхлээд саран бодъё. За сарыг төсөөлье. Өнөөдөр бол шинийн 27. За өнөөдөр бол шинийн 27. За дотроо өвцөн дээр анхаарал хандуулж болно. Савн дээр анхаарал хандуулж болно. Хүйсэн дээр анхаарлаа хандуулад сартай холбоогоо бэхжүүлээ. За сар бол бид нарын одоо ижийн оршихуй болмоо. Бид нар ганцхан төрсөн ээжээсээ үр болон мэндэлдэггүй. Сонин шүү дээ. Аавын цагаан эс, ээжийн улаан эс. Тэр жижигхэн хоёроос бүхэл бүтэн ийм хүн үүсчихсэн
тасралтгүй ингэж том болж өсөж ухаан нь тэлж ийм оршихуй бүтэн гэдэг тэр хоёрхан эсээс гадна давхар энэ 5 махбод оршихуйн энэ 5 махбод дээрэс нь энэ наран саран эхүүд маань биднэрт нөлөөлж иж бид нар тэдгээрийн ирчмээр тэтгэжиж энэ биеийг бий болгож байгаа. За сараан бодоод сартай холбоосоо бэхжүүлье. За нүдээ анаад 3-тай амьсгаа авъя. Хамраараа ороод хамраараа гаргая. За ээжигийн бодоод сараан бодоод за саран ээжтэй холбоосоо бэхжүүлэхийн тулд ээжийн дуу сонсож хөглөгдөе. Хүйсэн дээр анхаарлаа хандуулаад ээжигээ бодно. Саран ээжигээ бодно. Хайрлаа. Холбоосоо бүхлээ. Маш сайн дотгошоогоо өнгий. За маш сайхан сартай холбоосон бүхэлж авлаа. За одоо бидний одоо ээжийн оршихуй маань сартай нэгт холбоотой байдгаа. За тэгээд ээжийн амтан мангатай гомдоож, за гомдох гэхээс илүү хохироож исэн бол хэдүүлээ хамтдаа одоо өршөөл ирье. За тэгээд өөрийнхөө одоо тээж төрүүлсэн ээжигийн гомдоож, шархлуулж, шаналгаж байсан бол хамтдаа өршөөл ирье. Мөн адил одоо ээжийн хүнийг гомдоосон, шаналгасан, зовоосон бол өршөөл ирье.
За энэ өршөөл ирэх энэ процесс, энэ үйл явц маань бидний амьдрал хувь заяаг бол маш асар ихээр өөрчилж, сайжруулж байдаг. Хин нэгэнд хорсож, гомдож, өшөрхөж, эмгтэй хүнд одоо хорсож, гомдолж, хорцооноход ижи тэнгэрийн гисгэлийг хүртэж бидний хөх сав эрхтэн маань өвдөж идэг. Тийм учраас ээжээсэн, эхээсэн их болсон амьдтаас за бүр маш сайхан үг гэдэг чинь их болсон 6 зүйлийн хамаг амьтанд тусын тулд гэж хэлдэг. Их болсон бүх амьтдын өмнөөс тэдгээр одоо зовлон зүтгүүр гэхүү одоо нэгэсэндээ ижи оршихуйдад хамтдаа залбирал мөргөл үргээ. За тэгээд хөглөхүүднээс тэнгэр ээж минь өршөө гэд дуугаар хөглөгдөж хамтдаа ээжээсээ өршөөлөөрэй. За дотгошоогоо өнгийгөөрэй. За анхаарлаа дотгош нь хандуулъя. Өөрийнхөө тээж төрүүлсэн өөрийн таныг хүм болох гэж ямар ч нөхцөлгүй хайрлсан ээжигийн бодъё. Хамгийн ихээр нөхцөлгүй хайрладаг хүн бол ээж юм. Үрээ үндсэн үргэлжлэн үлдээхийн тулд ижи оршихуй маань бидний төлөө бүгдийг хийж өгч чаддаг. Ээжтэй мөргөж залбирая. За уйлж болно. Сэтгэлээ сайхан илэрхийлж гаргаарай.
За сайн байна, маш сайн байна. За бид нар ер нь бол эхийгээ хайрлна, эцгийгээ хайрлна гэдэг бол маш чухал ойлголт. За ээжийг тань бүтээсэн ээжийг тань бүтээсэн гэдэг бидний яг нэг мод, ургийн мод бол маш их түүхийг бол харуулж байдаг. Тэдгээр бүх одоо өндөр өвөг дээдсүүдтэй бид нар талархаж явах учиртай. За тэдгээр өвгдийнхөө одоо итгэл сэтгэлийг нь хоглохгүй одоо өгсөн хайрыг нь тээж хамгаалж явъя гэвэл бид нар өөрийгөө хайрлах учиртай байдаг. Харамсалтай нь бид нар өөрийгөө үл хайрладаг, үл тоодог, үл тоомсорладаг. Нарнаас эрчим авч идэгдэм сарнаас эрчим авч тэтгэгддэм гэдгийг бид нар энэ бол нэг тийм цоо шин мэдлэг бол биш шүү дээ жирэм. Хүн зөнтэй бол зөнгөөр мэдээд авчдаг. Өглөөний нарыг харчихдаг, оройны сарыг харчихдаг, хараад талархчихдаг байна гэдэг бол энэ чинь хүн болж хүмүүн заяаны хүн болсныхоо хувьд талархах 100% нэг хэрэг. Тэгээ бид нар өөртөө маш их гээжсэн, өөрийгөө хоёрт тавьдаг, өөртөө юм авахаас яг хоёр нь хүн болгонд л байдаг л та. Одоо тэгэл өөрийгөө хайрлна гэдэг бол энэ биеийг бүтээсэн эздэд талархаж байгаа хэрэг. Тэгэд дэндүү одоо гамгуу эдэлж байгаа өөрийнхөө биед өөрийнхөө хүсэл зорилгыг одоо хидд бүр хамгийн сүүлд баг тавиад байгаа юм уу те. Тэдгээр бүх өөрийгөө хойш нь өөрийгөө гомдоосон, өөрийнхөө сүнсийг гомдоосон сэтгэлийг бид нар одоо хүмүүсийг л их гомдоолаа гэж боддог. Гэтэл бид нар өөрсдөө хамгийн ихээр шоронд хорж баглаж цагдаж байж идэг шүү. За тэгээд өөрөөсөө өршөөлөөрэй. За энэ мэдээж дуугаар хөглөгдөө илүү хурдан. За тэгээд дуугаар хөглөгдөх явцдаа энэ дуу бол үрдээ зориулсан дуу. Өөрийгөө үрмэн гэж бодоод өөрөөсөө өршөөлөөрэй. Яаж өөрийнхөө ижи ав болоод өөрийгөө хайрлаж инэрий гэсэн үг. За өөрийнхөө ижи ав болъё. Өөрийнхөө өндөр дээд өвгдийн нэг болъё гэж төсөөлье. Энэ бие гаднаас нь ажиглая. Гаднаас нь харъя. Хэр өөрийгөө сайхан авч явсан байна. Өөрийгөө бодъё. Өөрийнхөө ижи аав, өвөө эмээгийн өвөө эмээ байгаль оршихуй болцсон хэмээн төсөөлж өөрөөсөө өршөөлөөрэй.
энэ бие хэр та хайрлаж хамгааж нандинж явсан байна вэ? За, маш сайн байна. За, энэ дуугаар хөглөгдөж өөрөөсөн өршөөл ирэхэд асар их танаас мэдээж тийм одоо ер нь л уйлж, өршөөл, инэрл нэгүслийн тийм мэдрэмжүүд төрхийг бол үүсэхгүй ер нь төрдөг. Бид нар өөрсдөө ер нь их гээч гисэн нэлээд хой хүрт тавьчихсан байж байгаа. За тэгээд яг энэ мэдрэмжийг одоо саран ижи маань биднийг үрээгээд ямар их хайрлж инэрч байдаг вэ? Сар бол бидний хайрын эзэн. Тийм учраас бид нар өөрөөсөө хайр инэрл өндөр гэрцийн давтамжийг ялгаруулах бүрд тэр өндөр оршихуйтай холбогдож бидний заяа өргөгддөг байх нэ. Манифест гэдэг бол энийг хэлдэг юм аа. За тэгээд өнөөдрийн шинэ 27 оны бичлэг, сарны тухай бичлэг ингээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр болцлоо. Түр баяртай. Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.